Дундговь Тэмээний баяр дээрээс сурвалжилж байна. 10 аймагаас одоо энэ жил Тэмээний баярт оролцож байгаа. Ингээд нэлээд холоос ирсэн одоо Баян хонгор аймгийн Баян өндөр сумаас ирсэн одоо тэмээчтэй таа гэдэг уулзуулъя. За хэдүүлээ ирсэн та хэд маань? Бид чинь 9 тэмээтэй ирсэн. За. Уралдаж байна уу? Уралдаж байгаа. За ямар тэмцээнд орж байна? Тэмээ сая тайлгын Баян өндрөөс 3-т орсон. За. Чи ямар ч гоё юм дээ атан тэмээг энэ ч таастай. За өмнө нь тэмцээ урлаад орж ив сайхан хосмос. Орсон. За. Ямар амжилт үзүүлж вэ? Юунд яасан? Аймгийн бүст сая Баян өндөртөө төрүүлээд. Сайхан хосоор. Сайхан хосоор. Улсын бүст ноднон бас яасан. Аймагта улсын бүст төрүүлсэн. За хоёр шин төрүүлээд явдаг хоёр юм шүү. Их гоё харагдаж байна. За баярлалаа. Энэ одоо дашуур юм уу? Дашуур. За их шойрыг хараа та нар. Баян хонгор аймгийн Баян өндөр сумаас ирсэн. Одоо энэ улсын тэмээний одоо тэмцээн уралдаан зөвлөгөөнд сайхан гос тэмцээнд оролцохоор ирсэн байна. Хэдэн медальтай юм бэ? Медаль ярьж байгаа ш та. 3. За хэд хаана авсан? Улсын бүст авсан. Энэ 16 онд Энэ Баян 16 бүс тэмцээнд алтан медаль. Энэ болохоор зэрэг Баян хонгор аймагт улсын бүсээр алтан медаль авсан. Энэ сая Баян өндөр сумда аймгийн бүс болсон. Тэнд алтан медаль авсан. Энэ тогш могшоо та хэд мань өөрсдөө хийд юм одоо яадгийг? Өөрсдөө ширнэ. Өөрсдөө ингээд ширээд. За. Тэгээ энийг шүлжиж хийгээд энэ эднэрийг ингээд бас шүлжин. Тэгээ бүгдээрээ л гар аргаар хийсэн. Гар аргаар хийсэн. Дээлүүд. Хоньны ноосоор чи нөлөвчихгүй үстэй. Шүлжиж ингэж хийдэг байхгүй. Шүлжээд тэгээд энэ дээдлийнх нь юунуудыг ингээд ширж ойж. Ширж цэцэг хийсэн. Тийм цэцэг нь болохоор зэрэг бас гар аргаар цэцгэж хийсэн байгаа. Хөрх энэ ийм газар ирэхээр сурцсан энэ хоёр ер нь тэмцээд. Одоо ер нь сурж явах шиг байна. Тэмцээд ороо тий. Явсаар байгаа. Жохон тэгжлээд энэ тэгэл сөүлдээ сурчтээ. Игчийн гойлч одоо ямар уучтай гойл вэ? Эднэрүү энэ толгойн гойл шанх. Одоо өв соёлон тээж яваа. Ийм залуу төлөөлөл байна.